Сайн байцгаана уу? Бодлын эзэн сүнслэг сургалтын төвөөс одоо шинэ иргэний шинэ хүмүүс зориулсан одоо сургалт хөтөлбөр ивент энэ зүйлүүдийн талаар товч тодорхой мэдээлэл хүргэх гэж сууж байна. Бас тэгээ ойрд юу болж өнгөрөвтэй санаачнаас яри. За ерөнхийдөө нэг одоо хүмүүсийн яриад байсан яг шинэ ирнэлөө шилжсэн үү шилжээгүй юу гэдэг нэг яриануд байгаа. Бид хэд яг ингэ нэг дотоод оршихуйтай холбогдоод яг хийгдэж байгаа үйлдэлүүд үр дүнгуудээс харахад үнэхээр одоо яг шилжсэн. Тэгэхээр ерөнхийдөө шинэ ирэнд бол маш өндөр татамжийн гэрлэн одоо давтамж буюу цэвэр ухамсарын давтамж одоо нээгдсэн байгаа. Давтамж гэхээр энэ бол хэмжээс гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нар бол ингээд нэлээд одоо ихтгэл үнэмшил материалын ертөнцийн гацалт ихтэй одоо биднийхаар бол тийм ингээд өөрсдийгөө одоо маш жижиг түвшинд авч явах. Бидний ингээд сүнсний маань ингээд одоо өөрөөрөө 100% илэрч чаддгүй тийм 1%-аар илэрдэг энэ одоо хэмжээстэд бид нар ингээд амьдарч байсан. Гэтэл одоо энэ эрен солигдно гэдэг нь бид нар бүр ингээд цэвэр ухамсар гэдэг энэ төлөвийг эзэмшиж тий бидний ухамсар ямар ч зүйлд гацхгүй чөлөөтэй хязгааргүй сэтгэлгээ рүү орсон. Тэр одоо зарчмаар бидний одоо урдан даалж ертөнцид нуугдаастай байсан тэр их авяас чадамж суу бэлэг чөлөөлөгдөх. Одоо хүн болгон өөртөө одоо бүхнийг бүтээгч гэдэг энэ одоо ихтгэл үнэмшил ингээ бүр бадарсан ийм шинэ ирнэлөө орж байгаа. За шинэ ирнэлөө ороход бидний гацалт юун дээр байна гэхээр өмнөх амьдралын дадал одоо ухамсаргүй үйлддэг бүх үйлдэлүүд тий амьдрал ийм гэдэг ихтгэл үнэмшил маань одоо гацаагаад байгаа. Тэгэхээр одоо бид нар юун дээр одоо яаж гацдیں۔ Гэхээр бид нар ингээд амьдралдаа яг тархиараа бол буюу оюун ухаанаараа ухамсартай байдаг. Өглөө босоод сэрэл ухамсартай. Гэтэл бид нар яг ингээд нөгөө сэтгэл хөдлөлөө ухамсартайгаар захирч чаддгүй тий. Энэ нь бидний одоо багтаа туулсан тууллаас үүдэлтэй гэх. Гэтэл яг энэ туулал ингээд цаанаасаа одоо бидний ярьдаг хувь тавилан мэт бичээтэй. Бидний энэ одоо насандаа туулж байгаа туул болгоныг бид цаанаасаа бүр цохиролтойгоор туулах хэрэгтэй байгаал туулсан байдаг. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар сүнс маань тий энэ гэрлэн төлөвийн ухамсар буюу энэ бидний яриад байгаа диважн мэт тий одоо хүн төрөлхтний бүр дотооддоо тэр ачаал гэдэг зүйлийг туйлгүй их одоо хүсэж тэмүүлж амьдэрдэг энэ зүйл одоо ингээ ирэх гээд ирсэн тэрэнд яагаад бид нар хүрч чадахгүй байгаа гэхээр тэр ухамсарт нь хүрч чадахгүй байгаа. Яг бол бид нар ингээд доод их гаццсан хэмжээст материалын ертөнцийн тий одоо жинхэнэ одоо гацхан дээр гацдаг энэ айгүй хүчтэй ихтгэл үнэмшилд баригдсан. Яг бол материалын зүйлсэд одоо хэв дааталт тий харсан үтсэн болгондоо тассаар агаад бидний ихтгэл үнэмшил бүр юм зунгаарсан маш хүчтэй ихтгэл үнэмшил бий болсон. Гэтэл бид нар даалдаад яг юундаа итгэхээч мэддэггүй тий. Сүнсээ агаач мэдрэхгүй. Ингээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ их зунгаасан ихтгэл үнэмшлийг тавьж явуулна гэдэг нь өөрөө одоо бидний ухамсартай хийх үйлдэл болсон. Гэтэл оюун ухаанаараа ухамсарлаад байдаг. Гэтэл ингээд одоо яг энэ одоо байдлаасаа гарыг хэр чаддгүй шүү дээ. Жишээ нь ингээд нэг хорц сурчлагтай хүмүүс ингээд өдөр болгон баг за би энэ хорц сурчлагаасаа салъя гэж дотроо тий ярьж байгаа боловч ухамсартайгаар ингээд энэ дээрээ ингээд дүгнэлт гаргаад байгаа боловч тэд нар яагаад тэрэнд авцаар байна? Яагаад гэвэл тэдний одоо сэтгэл хөдлөл сэтгэлийнхэн бий гэж яаж байгаа шүү дээ. Сэтгэлээрээ тэд нар энэнд ухамсаргүйгээр автаад сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй шууд ингээд автоматар удирдлаггүй ухамсаргүй үлдэж байна. Бас тэ энэ сэтгэл хөдлөлтөө одоо сэтгэлгээ гэдэг чинь тий өөрхөн сэтгэл хөдлөлтөө автаж бодож ярихыг сэтгэлгээ гэж ярьж байгаа шүү дээ. Тэгвэл энэ сэтгэлгээ гэдэг энэ зүйл дээрээ гаццсан. Тэгээд дээрэс нь энэндээ өөрхөн бодол оюунаар захируулсан. Ингээд энэ хоёр зүйлээрээ махан биеэ бид нар удирдах байгаа.
Тэгвэл бидний махан бие энэ олон жилдээ ингээд дадал суудсан юм шүү дээ. Бид нар ухамсаргүй хагаад бид яг хийдэг юм ба нүдэ анаж хийж чадна тийм үү? Тэ ингээд дадал болсон энэ бүх юмнасаа махан биений маань рефлекс салахгүй байна. Тэгвэл энэ болгоноос ухамсартайгаар салж иж өнөөдөр нээгдсэн байгаа тэр өндөр хэмжээсийн цэвэр ухамсар гэдэг зүйл рүүгээ бид нар тэмүүлэх байхгүй юу? Тэрийг эрх чөлөө рүүгээ тэмүүлэх гэж ярьж байна. Гэтэл бидний эрх чөлөө гэдэг юм одоо яг амьдрал дээр тэ санхүүгийн эрх чөлөө, за одоо өөр юу гэдгийг сэтгэлгээний эрх чөлөө гэх хүн болгон дотооддоо тэ аж аргал руугаа тэмүүлэх эрх чөлөө, боолчлоос гарах тэ эзэн болох эрх чөлөө гэл ингээд бүх тал дээр эрх чөлөө бол бидний дотроос байнгын биднийг өдөөж ирдэг. Гэтэл энэ эрх чөлөөг хаанаас сайх юм? Гаднаас эзэж хаагаад болохгүй. Энийг яг бид нар өөрсдийнх нь гацаад хөгжрөл тэ өөртөө яг энэ ухамсараа бид нар юун дээр төгсчээд байгаа юм. Эннээсээ л ангижиж бид нар энэ эрх чөлөөгөө өөрийн дотоодоосоо олж авдаг. Хүн яг өөрөө өөр дээрээ ирж байхдаа эрх чөлөөтэй мэдрэмж авдаг. Яг ингээл бидний энэ хорц зуршлууд те бидний өөрөө өөр дээрээ байх мэдрэмж дээрээ л одоо дондцсон байдаг. Тэ маш их стресстэй амьдралд амьдарч байгаа хүн ядаж нэг оройн нэг тархиан амраахын тулд тэ тэр тархиан унтраахын тулд багаар одоо ингээд одоо тархиан унтраахын тулд тэ согтруулахын дараа илжээд ингээд одоо энэ дээр донтцож байна. Тийм үү? За тэ эндээсээ гарыг гэхээр одоо өөр дээр ирдэг арга нь л юм. Яагаад хүмүүс одоо тамигттаад байна? Яг тайвшраад мансураа тэ яг тэрүүхэн акшнд авч байгаа тэр нэг одоо бодисын бид үзүүлэх нөлөөллийг л авахын тулд тэр нь юун дээр нөлөөлөд байгаа юм гэхээр зүгээр тухайн акшнд тайвшралыг бидэрт өгөөд яг тэр үед бид нар өөр дээр ярьж байгаа мэдрэмжтэй. Тэгэхээр яг өөр дээрээ гэдэг нь ерөнхийдөө бол яг бидний нэг сүнслэг амьдрал гэх нэг одоо энэ ингээд сүнслэг ярихаар хүмүүс надад хамаагүй зүйл гэж бодож байгаа. Гэтэл хүн болгон өөрөө сүнстэй байхад энэ харин ч танд хамгийн их хамаатай. Таны хүсэж байгаа тэр аж аргал, хүсэж байгаа тэр хүсэл тэмүүлэл болгон чи хаанаас гарч ирдэг юм гэхээр бидний дотроос гарч ирдэг. Дотоодоос. Тэгэхээр одоо энэ шинэ эрэнд тэнцэж орохын тулд бид нар өөрөө өөртөөгөө л ажиллахгүй бол тий одоо шинэ эрэнд эхэлсэн энд амьдардаг хүмүүс нь байгаа ухамсараа түвшин өндөр яг аж аргалтай тий дотроосоо хийж бүтээх ундраг нь ингээд оргилж байгаа. Одоо өөрсдийн дотоос брэнд бол брэнд нь гарахаар тий хүч чадал нь гарахаар бүх юм ингээд ундардаг ундармал дээр тавигдсан хүмүүс байна. Тэрлөө тэмүүлж байгаа хүмүүс байна. Харин хэсэг хүмүүс нь яац юм. Гацаа буюу энэ материалын ертөнцийнхэн итгэл өмчлөлттэй сэтгэл хөдлөлтөө биеийн дадалтаа таг гацчаад тэгээ эндээ ингээд яаж гарах арга болохгүй. Гэтэ дотроосоо бүгд одоо шинэ нэрэн шилжихийг сүнсээр олох хүсэж байгаа. Тэгэхээр одоо дотоод дуудлага гэж ярих юм уу? Эсвэл одоо зөнгөө даг гэх юм уу тий? Яадаг ч байсан бид нар бүр яхааргүй шинжлэхдэх цаг нь болцсон. Тэгэхээр энэтэй холбоотой сургалтын талаар урд нь бол 7 хоногийн анхан донд онлайн сургалт явуулдаг гэсэн бол одоо сарын хугацаатай. Тийм. Анхан дундын 7 хоногийг сарын сургалт болгож өөрчилсөн. Яагаад гэвэл яг анхан дундын 7 хоног заагддаг хичээлүүд бүгд заагдана. Энэ дээр тэг яг ухамсар гэж юу юм бэ? Ухамсарт хүн гэж юу юм? Ухамсар гэж хэлэхээр хүн ойлгохгүй. Яагтвэл хүн ухамсарын тухайч мэдэхгүй шүү дээ. Зүгээр яг ухаантай гэсэн үгээр л орлуулж байгаа боловч яг ухамсар гэдэг чинь тий энэ оргуу хоосон, ортой оршиж байгаа бүх юмуудыг өөртөө багтаадаг, бүхнийг бүтээгч чаддаг, тий бүхнийг мэддэг, бүхнийг агуулдаг. Бид нарыг тий байж байгаа бүх юмыг өөртөө агуулж өөрөөсөө бүтээж чадах тийм өндөр түвшний одоо яг тэргээд онооч хэлхээ аргагүй тэр зүйлийг бид нар мэдэрч өөрийн биеэр ингээд өөртөө шингээж тэрийг амьдралдаа гаргаж сурч иж ухамсар одоо амьдралд бууж ирдэг байхгүй юу? Тэр яг энэ ухамсар гэж юу юм? Энийг яг одоо өөрсөндөө бидний бүх сургалт ухамсараа л дэвшлүүлэх. Ухамсар өөрөө ингээд бидэд хэмжээс үсгчдэг. Амтналаг ухамсартай тий. За одоо материалын ухамсартай. За одоо ингээд арай нэг өндөр дээд түвшний тий бод одоо шашинлаг тий
одоо ийм ухамсар за өөр одоо юу гэдэг ингээд ухамсар чи ингээд хэмжээс олгоноор янз бүр. Тэгээ одоо бид нар нэг сүнслэг сургалт гэж яриад байгаа болохоос ер нь бол Ухамсарлын ухамсарал өөртөө суулгаж авах гэсэн. Ухамсараараа л амьдрал сурах гэдэг. Ухамсараа тэлэх аргад суралцах гэдэг нь тэлцэн ухамсараа амьдрал дээр арга барил дээр чадамж болгож буулгаад авяас чадамжаа нээх гэдэг юм гэсэн санаа. Тэгэхээр ер нь бол манай сургалт хүмүүсийн даалтад байгаа авяас чадамж суу ухаан одоо тэнд юу байна тэрийг ингээд өөрөө нь олуулахад тусалдаг. Ханаас чагаад болохгүй тэр өөрийгөө олдог сургалт. Энэ сургалт маань одоо 5 сарын 15-наас дараач хэлсэлтэй авах чинь тийм. Тэгээд 7 хоногийн сургалтын дээр одоо урд нь яадаг гэсэн гэхээр энэ ухамсарыг ойлголдог байсан, ухамсарыг тэлдэг байсан. Одоо түрүү яриад байгаа шүү дээ гацаануудаас нь даалтад тэгээд бид нар өөрсдийн одоо энэ сүнс дотоод оршихуй энэ дээд авяас чадвараар нээсэн энүүгээр ингээд чөлөөлөх одоо эрчим энергийн одоо заслуудаар хүмүүсийг 7 хоногийн дотор ухамсарыг тэлээд мэдрэмжийн тэлээд гацаануудаас нь гаргаад даалт ертөнцийн тухай одоо яг өөрсдийн тулсан туршлагаараа олсон мэдлэгээрээ тий дотоод нөөцөөрөө хичээлээ заагаад тэгээд одоо өдөр болгоны чөлөөлөх заслуудад оруулсаар агаад ерөнхийдөө 7 хоногийн дараа та алин хизээний одоо ухамсарын хувьд хурж болох тэр дээд одоо яг энэ дэлхийн шилжилтэнд тий гэрлэн төлөвт гэдэг байгаа цэвэр ухамсартай очдог. Тийм ухамсарынхаа цэвэр ухамсарын мэдрэмжэн дээр очиод одоо дотоод оршихуйн цэвэр ухамсараараа бүхнийг тольдож харж анзаарч тий өөрөөгөө засах хэмжээнд хүрдэг байхгүй юу? За тэгэнгүүтээ одоо яагаад энэ сарын сургалт болоод өршлөгч вэ гэхээр одоо үлдсэн одоо хоногудад нь яадгүй гэхээр хүн яг юун дээр гацдаг юм. Хүний гацаж болох бүх өнцөг болон харах өнцгүүд тий гацаа олгоныг ингээд нарийн тайлбарж өөрт нь ойлгуулдаг. Өөрхөн яг юун дээр гацчаад байгааг нь илчилдэг тий. Одоо яг өөртөө ингээд бодтоор ажилтдаг. Би хинбэ гэдэг би систем гэж яриад байгаа ил даалт ертөнцөөр нийлүүлсэн бүхэл одоо төлөвөө ойлгодог. Би яах гэж ирсэн энэ амьдрал дээр? Би юу хийх гэж ирсэн? Миний чаддаг зүйл юу юм? Би яаж сэтгэдэг юм? Би яаж боддгийг тийм? Би хүнийг хэрхэн хайрладаг? Би ямар гацаанаасаа гачвал би зүгээр энэ дээд төлөвүүдээ өөртөө бүрэн одоо суулгаж чадах юм. Энэ ухамсарт хүн, энэ авяас чадамж бэлэгтэй хүн болох юм тийм. Энэ тал дээр нь ажиллаж одоо бэлэн бэлтгэгдсэн юм сургалт контент хичээлүүд ороод ингээд 1 сарын сургалт болж байгаа. Ингээ энэ сургалтанд суусан хүн яах вэ гэхээр шинэ нэрэн гэж юм байт юм байна. Шинэ нэрэнд хүрэхин тулд одоо бүх арга замаа заалгалаа өөрийн одоо даалт ертөнцид хүрч чадахгүйсэн хориг саад одоо бартаа бүрээрээ одоо багш нараараа зохицуулж цэвэрлүүллээ. Тэгээ одоо зөв өөрсдийнхөө ухамсарлах гэдэг юм л үлдсэн байдаг. Тэгээ тэрнтэйгээ ажиллалаа гацаануудаас гарлаа. Одоо энэний дараа та яах юм гэхээр таны ухамсар хамаагүй тэлцэн өөрхөн дээд ухамсарын төлөвөө дотоод оршуудаа эзэмссэн одоо яах ёстойгоо ойлгоцсон. Ийм болж төгсөн. За тэгээд өөр чи одоо 7 хоног болгон манайх нэг үнгүй нийтийн уулзалт ивент зарладаг байсан тий. Энийгээ бас нэг яриул. Одоо яах гээд байгаа? Одоо ирээдүйд юу ямар болж өөрчлөх гээд байгаа вэ? Одоо болохоор энэ удаагийн ивентээ үнгүй зарлж байгаа. Тэгээд хагасаа бүтэн санд хагасаа бүтэн санд 17-18 байгаа тий. За энэ дээр бол бид нар үнгүй зарлнаа. Энэ дээр одоо амжиж ирэх хүмүүс нь амжиж ирээд яг энэ шинэ нэрэнд ороход чөлөөлөлтүүдийн засалтай. Тэгээ хүмүүс яг шинэ нэрэнд ороход юун дээр анхаарах тал дээр ухамсарын одоо хичээлтэй. Тэгээ дээрэс нь дотоод ашиг руу орох төлөө авалтын хичээл. Ингээд эдгээрийг ингээд хүмүүст ойлгуулад яг энэ эрчим энергийг ингээд тэтгээд яг бидний энэ дотоод ашигуу энэ талаараас ингээд нэг харилцан яриануудтай ингээд тийм 2 өдрийн ивент болно. 2 өдрийн ивентэд та ирэх бол 2 өдөрт нь хоёуланд нь ирэх ёстой. Тэрээс 2 өдөр нь хоёулаа өөр юм орно. Өөрөөр хэлбэл эхний өдөр нь бол ерөнхий ухамсар тий ингээд тэрний талаар мэдээлэлүүд өгөөд за ингээд арга барилуудын заагаад ингээд
ихтгэл үнэмшилтээр нь ажиллаад 2 дахь өдрөөс нь яг төлөв аваад тэгээ 2 өдөр нь хоёуланд нь ингээд эрчим энергийн чөлөөлөх цэцлэгттэй. За ингээд энэ 2 өдрийн ивент дээр амжиж ирвэл энэ удаадаа үнэгүй байна. Яагаад дараагийн удаад үнэтэй олцоод байна гэхээр биднээс нөө үйл ажиллагаагаа тэлэх тий олон хүмүүст энийгээ сурчлах. Тэгээ бас одоо бид нар чинь цаашаа өргөжж тэлхийн тулд тодорхой хэмжээний ингээд зардлага хэрэгтэй байгаа учраас бид тэр ивентээ тодорхой хэмжээний төлбөртэй болгоно. Энэ дээр шинэ эренлөө шилжигдэн одоо шилжүүлэг хийдэг. Эрчим энергийн төлөв авалт те гэрлэн төлөв авалт эдрийг шилжүүлдэг. Тэгээ дээрэс нь яг тухайн агшинд одоо дэлхий дээр болж байгаа процессуудыг ойлгуулж хэлдэг. Тийм. Яг цаг үетэйгээ зохицсон. Яг ингээд нэг ивент болгоно нь өөр байхаар тийм одоо босд руугаа ингээд нэлийн хүчтэй тэлсэн маяг руу орох гэж байна. Тэгэд яг энэтэй холбоотойгоор би тэдтэй бас ингээд яг энэ сошиал маркетинг тал дээр дээрэс нь яг энэ даалт ертөнцийг дэмжих, тэтгэх тал дээр ингээд санаа оноотой хүмүүс ахын бол хамтарч ажиллаж болно. Бид нар болохоор яг сургалтаараа энэ хүмүүстэй бартер хийгээд тий чадгаараа холиосолгоо хийгээд ингээд хамтарч ажиллахад бэлэн байна. За тэрнээс гадна бас одоо өмнө төгссөн хүмүүсээс саналууд ирж байна. Яг бит сургалт одоо ингээ урд нь аль манай анхан дундыг төгссөн хүмүүс бит сургалтанд ордог байсан байхгүй. Тэгээд одоо нөө бид нар үйл ажиллагаагаа аль болох юм онлайн тал руу шилжүүлээд нийтийг хамарсан болоод эхлэхээр бит сургалт авах болцсон байсан бол одоо үнэхээр бит сургалт хүсээд тий үнэхээр дотроосоо би бол яг энэ рүүгээ гүн чиглэж ормоор байна. Итгэл үнэмшилтэй шийдвэр гаргацсан хүмүүс ахын бол бидэртэй ингээд бодлын эзэн хувь чадаар холбогдоод тэгээд яг бид хоёр өөрсдөө төвлөрөөд энэ хүн үнэхээр явах ёстой хүн байх юм бол энэ тал дээр нь одоо хайлтсаж хагаад бит сургалтаас авахд сардаа ингээд нэг удаа бас хүний тоо бүрдүүлээд авчий гэж бодож байна. Тэн дээр бас холбогдох хүмүүс ял холбогдож болно. Тэрнээс гадна бас яг үйл ажиллагаа урд нь бол ингээд хүнсний үзлэг тандалт гэдэг одоо тодорхой нэг юм оноосон хэдэн асуулт хариултан дээр тандалт хийдэг гэсэн бол одоо бас тандалтын цаг авч байгаа хүмүүстэй яг тухайн үнд нь хилэгдэх ёстой. Яг одоо цагт нь яг одоо гацсан гацаанууд тий тэдгээрээс нь одоо чөлөөлөх сүнсний дамжуулалт дотоод оршихын дамжуулалтуудыг нь хийгээд одоо тандалт дээр ажиллаж байгаа. Тэгэхээр яг тандалтын бас цаг аваад харьцах хүмүүс бол бас бодлын эзэн пэйж хуудасаараа одоохондоо холбогдно. За одоо нэг иймэрхүү мал ярих гэж байна шүү дээ. Тийм. Ингэсийгээ болох уу? Ер нь бол одоо дотоодоос ингээд залан тунгалмаар байгаа зүйл бас байна. Үнэхээр одоо бид нэр энэ хуучин одоо арга барил, хуучин сэтгэлгээнээсээ салах үнэндээ амархан болцсон шүү. Урд нь бол хэцүү байдаг байсан баг. Яагтвэл ийм одоо дотоод ашгуургаа нэвтэрсэн тий энийг ингээд арга барил сургалт болоод ингээд цаашаа ингээд зарлагддаг ийм юмнууд үндэ байсангүй. Яг бид нарыг ингээд анх одоо сүнсний сэрэлт хийгээд ингээд явж хахад үнэхээр энэ тал дээр одоо түүхий байсан тий. Одоо бол шал өөр болцоод байна. Тэгэхээр хүн болгон тий яг одоо хийж байгаа зүйл чинь тань таалагдахгүй. Таны дотроос дуртай дургүйгийн мэдрэмжиндээ эргэлзэж тий ингээд дотоодтойгоо одоо гадаад ухамсар дотоод ухамсар хойчин зөрчилдөөд яг өөрийгөө үнэхээр олохыг хүсээд ингэ явж байгаа бол цаг нь болцсон байгаа гэсэн үг. Юусаа одоо хүмүүс би сэрсэн сэрээгээгүй мэдэхгүй байна гэж штэ тий. Одоо угаасаа цаанаасаа үнэхээр бүх сэрэлтүүд өдөөгт нөө үнэхээр таны дотроос одоо тий эргэлзээтэй болоод тий хийх ёстой ажил мөн үү биш үү? Би хинбэ тий одоо дотроос чи ингээд нэг байх ёсгүй газар байгаад байгаа юм шиг. Хийх ёсгүй юм хийгээд байгаа юм шиг тий. Өөрөө ирэхгүй ингээд нэг
хүчтэй амьдраад байгаа бол та одоо тэрийг мэдрээд эхэлсэн бол та аль хэзээ эсэрсэн. Ер нь бол тий өөрхөн сүнснийхээ одоо тэр зөнгөөр сүнсний зөнгө гэдэг чинь тухайн сүнсний дотоос өгж байгаа ухамсар даалт ертөнцийн чинь ингээд мэдрэхүүнүүд таныг чиглүүлж байгааг зөнгө гэж байна. Яагад гэвэл тэр дотоод ертөнцийн чинь давтан үйлдэгтэй тий. Тэр ухамсар хэмжээс дотроос чинь таныг давтан чиглүүлж байгаа зөнгөө тахгүй юу? За энийг яг барьж авсан хүн яг зөнгөөр явах юм бол яг уулзах ёстой хүнтэйгээ уулзна, очих ёстой газар очино. Зөнгөө даахгүй байгаа хүмүүс өөрсдөө яаж мэдэх вэ гэхээр маш их хүчлэлтэй. Маш их хүчлэлтэй. Хийж байгаа юмнасаа аж аргал мэдрэхгүй, харцж байгаа хүмүүсээсээ тий үнэхээр ингээд өөртөө ингээд таарамжгүй мэдрэмж аваад тэрнийх учрыг олж чадахгүй заваад уг нь аль ухаарч бол учрыг олчих хэрэгтэй юм тий. За тэгээд дотроосоо үргэлж би дургүй байна, хэцүү байна гэдэг мэдрэмжиндээ ингээд тулаад байвал та зөнгөө даахгүй байна. Та явах ёстой замаараа явж чадахгүй байна. За. Тэгэхээр одоо эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар энэ шинэ нэрэн тэр чигтээ зөнгөө дагдаг, өөрийнхөө дуртай дээр төвлөрдөг, өөрийнхөө хүслээрээ амьдардаг, өөрийн дотоод хүсэл мөрөөдөл, тэмүүлэл тэрийг ингээ хааж хүчилж худал одоо дүрээр амьдрдаггүй тий. Хүснээрээ амьдрдаг нийгэм болцсон учраас одоо дотоод хүсэл мөрөөдлөө чөлөөлөөрэй. Тэрнийхэн төлөө зоригтой тий нэгч гэсэн алхам хийгээд энийг ингээд мэдрээрээ. Энэ бүхэн чинь чөлөөлөгдсөн шүү. Одоо урд нь байсан 90 үеийн тэр их үеийн өргөдийн дарамтнаас тий. Тийм болохоор хүн болгон эрх чөлөөтэй болцсон. Одоо зүгээр эрх чөлөөрөөгөө л тэмүүлцгээе. За тэгэхээр за ингээл тасгаа та тий. За тэгээд. За баярлалаа. Тэгээд мэдээж энэ подкастын илүү олон хүнд хүрэхийг хүсвэл цааш нь YouTube pod дээр subscribe дараарай. Одоо пэйж утсан маань дагаараа шеэрлээрэй тий. Одоо бусдад түгээн тий яг зөв зүйлийг түгээн гэдэг чинь өөрөө таны хийж байгаа дотоод ажил шүү. Яг л энэ нийгмийг бид нар бүтээгч авах учраас тий. За баярт. За баярт.